Сайндээ өрөөмөнд хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-аас басан гарагийн 19 цагаас хүргэж байгаа. Үзэл бодлон цэгцтэй үг ярэ оновчтой оройтой 2-2-5 нэвтрүүлгийн 2025 оны 6 сая 20-ны басан гарагийн дугаар шууд хүргэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтрагчаар хүнс комплексын Smoked and Raw Bacon замун гэр бүлдээ үлдээх хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гард нь хамтран ажиллаж байна. Тооны ангийнханд чимэндээ хүргэе. За өнөөдөр баасан гараг түүхэн ангийнхан болд өглөө. За ингээ хоёр толбогдсон сонсогч тухайн багтаа нэр өгн мөөрхөн хочиг хэлж орж ирнэ. За мэдээж бирийн шууд утсан толбогчтой радиогоо унтраа утасныхаа спикер чих хүчийг унтраагаад замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн бас дагаарэ. Нэг тойрдод ирэхэд 5 дахь төр хүүхэд авдаг бай бид хоёр. За тэгээ дээрэс нь хийсвэрээр ингээд түүх зохиодог учраас нэг гүн гүнзгээ бодлого хөнкөөн хүлээж аваарэ. Тэгвэл манайх яг бодит тэмдэглэл дээр яг үлээ гэж бодоод байдаг юм бэлээ. Яахны сонсогч. Гэнэ? Арай миний үеж. Ясгэнэ? Арай минь даргал уух шиг. Харин цаашаагаа л яриад явчих шиг болох юм. Ээжний ажилтай л байна гэдэг шиг. Ээжийн хүмүүг аль битүүрий чинь дуудаалах шиг шүү дээ. За, ихч аамын ихчийн багт орсон. Бил нөө. За. За билээ. За. За энэ сэдв чинь. За та хоёр хамт хип-хоп хамтлаг байгуулад анхны цомгоо гаргаад анхны тоглолтоо хийсэн чинь нэг л хүн ирсэн түүх зохиох нэ. Айгу хүлээлт өндөртөөс байгаа байхгүй. Дуу мууныхаа нэр мэргээ сайн бодоорой. Цомгийн нэр мэргээ тий. За юу яасан юм аа? Дарах бит хоёр караоке хийсэн. Тэгээ караоке хийсэн чил хоёр талаасаа үгэлж мөглөөр бүр алж гинэ. Тэгэл хоёлоо ярьлаа. Хоёлоо юу н хамтлаг байх болов солиоруулах юм шүү. Үдийн насны хүмүүс ч юм бас те. Эмэгтэй хүмүүс үгэлж мөглөдөг юм хамтлаг байхгүй ш. Тэгэл санаагаа хэллээ. Тийш тэгээл та хоёлаа. Ингээл хүмүүсийн дуусан дуу өглөө болж байгаа юм чи. Яг тэ хоёлоо хоёр талаасаа шүлгээ бичээлний дуу бичээд үзье. Тий яарав. Бичүүлч хоёлаа сэдвийн үгүй гээл. Тэгэл эхлээд нь хамтлагийнхаа нэрийг бодлоо л доо. Бодож хагаад No Name and Army. Гэдэг хамтлаг өгсөн гэдэг нэр өгсөн. Тийм тэгэл нэг юм дэглэг аян дээр хоёлаа ингээл өглөөл үтэн чи болж шүү. Тэгэл нэг студ дээр очиж ингээл хоёлаа нэг дууга бичүүлэл үзлээ. Тэр хөөргөл Хоёр нөгөө студийн хүмүүс нь хүүшээ гэж болох гэдэг. Бид нар чи мөнгөөр хөвчүүлж байгаа шүү дээ, тийм чи ганц дуутай бас болж араас нэг 3 дуу муу хийчихье. Хоёрын насны хүмүүс ингээ өглөө явж байгаа гэдэг чи болж нь штэ гэл дэмжээ болтгоо. Тэгэхээр л бид тэр цус хөрцс. Араас нь ахиж аяар нь 3 дуу бичүүлж аваад үгэлчлээ. Тэгэл цомгийнхаа ажилд орж байгаа юм чи. Тэгэл цомгийнхаа ажилд ороод тэгэл нөгөө түрүүчийнхаа гаргасан дуунуудаа YouTube-ээр цацаал. Ямар нэртэй дуунууд байсан? Нэртэй юу? Яасан тэргээл. Өнчиг уяасан. Юуны тухай дуу ах вэ нөт? Бас хэцүүртэй амьдралын тухай. Доглон нулимс араас нь. За. Нэг голын хоёр эрэг. Ямар амарс. Жаргалгүй нар мар гэдэг. Ийм дөрөв дуутай маа. За. Тэгээ хамтлагийнхаа эхний тоглолтыг хийхээр болоод бид нар чи байдгаар шахвал бүхэн өргөнд хийхээр боллоо. Тэгэл чи хоёрс бот аав шүү дээ. YouTube мөдөв чи аваа гайгүй хэдэн хүн байгаа юм чи хүн хүрээд ирэх байлгүй. Бас нэг 5 дахь лайк дарцсан. Алж байгаа юм чи. Тэр тавыгаа дуудахад байгаа гэсэн мэт. Тэгээ харин бүхэн өргөнд бүхэн болоод гэж бодоод байгаа. Тэгээ аргагүй. Тэр 5-аар 5 хүн ирж тэр 5 бүдүүн 5 байсан. Тэгээ бүхэн өргөөгөө төрөлжил. Та хэллээ ш хоёлоо гарах болж гарыг гээл догтлол хоёлоо тайзан дээрээ гүгээл гарлаа. Тийм мөнгө төгрөг байхгүй хүмүүс ч нөө зохион байгуулагч энэ төр юу ч яахгүй өөртөө бүх юмаа зохицуулж байгаа юм л та. Тэгэл гарсан чи хараа зэрэгл өөдөөс хурц гэрэлт усаал зэрэгл харагддаг. Тэгэл за одоос битүү битэр гараа шоконд орж ин доо л гэж. Чимээгүй бүр ялаа нэсгч юм гардаг. Тэгэхээр яана хоёлаа ааш юм байна гээл. Тийм би ба. Тэгэл ингээл гэрэл бүдгэрэл нөгөө нэг зинхий юу чи ихэлтэй шүү дээ. Гэрэл бүдгэрэл ингээл харсан. Ганцхан хүн байгаа юм шиг харагдаад тийм ихтэй мэдэгддэг вэ? Ядаж арын суудлаа хойно суудсан юм аа. Цэвэрлэгч байсан юм байна. Тэр хойно суудсан. Тэгэл нөгөөдгөө аамыгаа ингээл тохиол.
ганцхан тэрэгэл чи ганцхан хүн байж тэгэл аамд хэлсэн чи аамаа наашаа юу гинэ гэл тийч. Хааштай угаасаа бид хоёрыг чинь 20 минут л тоглолт юм чи. Дөрөвхөн дуудаа. Тэгээд цайны цагаар л цаг олдохоор нь авцсан юм л да бүгэн өрхөнд. За хоёлаа ганц хүн ч гэсэн хоёлаа тоглох хэрэгтэй гэж хоёлаа тэгэл. Тий. Тэгэл тоглолтоо эхлүүлсэн. Эхлүүлээл 4 дугаар 20 минутанд дуулаад тэнд нөгөө мөн ганц үзэгч маань тэнд ганцаараа ойрлол балиа шиг даал бөө юм болоод гэсэн чи арай төгөлдөр байсан байлээ. Төгөлдөр. Тий. Солонгосоос ирсэн зөм кагар билээ чи авсан. Төгөлдөр маань бид хоёроо удаан байр болсон би. Галзуу ногоо мэн болцсон. Тэгээ менежер чинь болъё гэж бид гурав цаашдынхаа төлөвлөгөө одоо ярьж Одоо том тайзан дээр тоглолтоо хий. том тайзан дээр одоо солонгос руу явах гэж байгаа бид 200 очиж тоглолтоо хийнэ. Бусааныг байлтаа. Тийштэй босоныг байлтан дагуулсан. Солонгосын хипхоп ч тэгээд байлтан дагуулсан даа. Гэрээ ээж хипхопчод энэ төр гэж сүртэй штэ бид хоёр ч юм бас тийм. Тэр шиг мандлаг байхгүй штэ. Байхгүй. Тэгээ энэ зүүн тэгээд тэрийн тоглолтыг бусаан дэрж үзээрэй за. Бараг. Энд байвал ядын тойр нь. Тэгээ юу шүү заа. Би чамд өрлөг өгье. За. Том их хэрэгтэй юм даа. Тэгэл гайгүй штэ бас. Болно. За болж. Төгөлдөр минь ч гэсэн уухгүй тэгэл басаандаа ирнэ штэ. Цаа чи үгүй бусаа наа чин зохион байгуулад ядаж нэг 10-аад хүн зогдоолээ гэж ярьсан. Төгөлж байлгүй дээ. Нөгөө эдний ихнээс мөнгө авъя л та. Хайцнаасаа буулгалаа над хоёроо. Хоёр мэдрэл юм гэсэн үү? Юу гэж байгаа юм бэ? Чи бүгд одоо хандлаг байцаа. За ингээд одоо энэ зон дараагийнхаа тоглолтыг бусаанд хийх гэж байгаа шүү. За. Тоглолтыг ирж үзээрэй. Очоо. За баярлалаа гэж. За баярлалаа. Арай сайхан өрүүлсгээрэй. Арай сайхан өрүүлрээ. За баярлалаа. Аюу гой салж штэ. Айгу эвтэй найрлагаараа намтлагын гişүнд эвтэй солихгүй болохгүй бид нар ч бас 50 гэдгийг штэ мөнгө. Ядаж нөгөө 5 лайк дарсан хүмүүс таг уу гинэ. Нөгөө тоглолтын мэдээлэл өгөөгүй юм л да бид хоёр. Бүхий өргөн цайны цагаар л ганц цаг байсныг авцсан юм л да 20 минут гэхээр нь. Тэгсэн хүн мэдээгүй л байлээ. За болж. Явах тийм ээ. За хамтрал шээ танилцуулъя. За хүнс комплексийн Smoked and Bacon Arab Bacon-ыг танилцуулъя. Шинээр танилцсан. Шинэ бүтээгдэхүүн гарсан байна. Тэр хүнс комплекс компани 1992 онд байгуулагдаж цар хүрээгээ улам өргөжүүлж тасралтгүй 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үндэсний увь үйлдвэрүүд энийг байгаа. За дотоодын болон гадаадын стандартуудыг хангас нийтдээ 100 орчим нэр төрлийн махан бүтээгдэхүүн болон хям үйлдвэрлэлд хэрэглэгчдэд хүргэсээр байгаа ахна. За ингээд шинээр танилцсан компанид ажлын хүрээнд хүнс комплекс Евро стандартаар Монголд анх удаа Smoked Bacon-ыг танилцуулж байгаа юм байна. За шинэ бүтээгдэхүүний онцлог нь утлагтай нөгөө амтны юм. Утлагтай байхаар нэг аюугаа амттай байдаг шүү дээ, тийм. Яг тийм тэгээд цаг хэмнэсэн сонголт олчиж байгаа хялбар хэрэглээ төгс шаржгансан шаргал мөнгөтэй. За тэгээд өрмөц үнэртэй таны хоолны цэсэнд бол шинэ амтыг нэмэх юм бүтээгдэхүүн гаргацсан байгаа юм байна. Яг үнэн. За Smoked буюу босон беконыг тэг Celsius нэмэх 4 Celsius температурт 10 хоног буюу ра буюу түүхий беконыг болохоор хасах 18 Celsius доошгүй температурт 2 сар хадгалдаг юм байна. Тэр бас удаан хадгалж юм байна. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүрүүдээс судалтай авах бүрэн боломжтой ах нэ. За ингээд утсын дугаарыг хэлье 77 18 22 22 77 18 22 22 гэсэн дугаарлаа олдогдорой. Баярлалаа хамтран ажилласан хүнс комплексийн Smoked and Arab Bacon шинээр танилцуулаатайгаар хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлттэй орхисон. Битүүрч нэгээл хайчдээ шин уцаа ерөөсөө. Ерөөсөө уцаа авч мавдггүй гэж. За дараагийн хэсэг байна. Байна. Манай Ремент. Бамброш. За бамброш чанцаагийн багт орсон. Түүх зохиогоод бил нөө. За бил. За бид хоёрт нэг хөөрхөн сэдв өгнө. Ингийн заяа. Чагийн хөмсгөө шивүүлэх гэж байгаа шүү заяа. Манай бамброш ямар ч хөмсг шивжсэн дуршлага байхгүй. Бамброш гэдэг салон нээсэн байгаа шүү. За. Тэгээ чи анх удаа очиад бамброшийг гарын шүүс олсон. Шүүс өөр ямар аим. Зүгээр нөгөө бүтлгүүцэн төг шүү. За.
За эхлэе. Би юу яалаа? Би ч ер нь төрөлхийн хөмсг муутай сүүлийн нэг хялгас маань үлдээд одоо ч ер нь хөмсггүй боллоо гэж шивүүлэхээр шийдсэн. Манай ажлын улаан өстэй их санал болгож байна. Бамбууш гэдэг нэг залуу байд юм аа. Хөмсг бамбууш гэдэг залуу байд. Тэр хөмсг бамбууш дээр очивол айгуу дайжгүй гэж санал болгож байна. Таадаа шивүүлсэн юм гэж үгүйгүй манай энэ холын хамаатай байгаа. Саяхан нээсэн гэсэн их дайжгүй бирхүү гоё залуу байдаг ингээл. Баахан би хагил магтаадсан. Би бүр ихчтэй шивдэг юм шивсэн байхаа л гэсэн. За гэл очлоо тэгсэн бамбууш салон гэдэг юм ягаан бамбуушны зурагтай өөр бамбуушны подуулгатай хүн намайг өгцсөн. За тэгээ би тэр ахтаа анх яаж яасан бэхээр би өөрөө намсаа нураас амар хүмсгтэй. Гайхалж энэ тэр Сүрлэхийх үү шивсэн юм уу гэхээр өөрөө шивцгийг хийж өөр манд ивчээр болоод миний дөө салаан байстай янзын гоё шивдэг юм байна гэдэг. Тэгээ нэг салаан ичээр хэд тоног хөнгүү байжс ахаар заах нэг хүн одоо явуулсан шүү нэ төв шивээд. Тэр ах нь манай аав. Улаан үстэй ах нь би. Миний өөрөө ах. Хоороо аамын хоол юм би. Тэр нэг ороод ирчихсэн. Нөхөр нь би. Тэгээ орж ирсэн чинь надад айгүй нарийн тайлбарлаж байна. За мэдөө ингэн хөмсөг бол чамд юусэн алга ахыхаа хөмсгийг харж байгаа үстэй чи айгүй гоё би харсан нэлийн тод хөмсөг юм шүү нэрээ. Тэгэл би ямар хурц хөмсөг вэ гэсэн чи одоо угаасаа 2 хоногийн дараа бүдгэрдэг юм чи гэл. Тэг чи тэгэхээр ойлголоо. Тэгээд манай нөгөө хуурай ах байд юм аамаа гэдэг ах санал болгосон гэсэн. Тийм зөв чи яг зөв газар ирсэн байна. Одоо н орлоо хөвтгөл гэсэн. Би окей гэл хөвтлээ. Ах чивэл эхэлж гин. Тэгсэн нэг сонин мэдрэмж төрөд болдгоо. Яг ингээ хөмсөг байгаа газараас нэг доор нүдний доор хальт ирээ. Буцаж дээшээ гараа. Зүг арай өөр газар яваад байсан гэж. Тэгэл миний толгой орой нэг үсрээ. Жон гайхаа. Сараач. Яагаад юм болоо гэж жон гайхаад байлаа. Яар нөгөө дөнгөж ихсэн болохоор хөмсөг байдгүй шиг. Тий, салгалаад гэсэн манай. Яа шивтгэж мэдчихгүй тэгээд үснээс наваа хийжтэй мөгөд Үснээс наваа хийж. Формуснаас наваа хийжтэй мө формуснаас инжнэг үзлээ тэгээд янзаар үзлээ өстө байдгүй шүү. Харин тийм баха. Нөгөө манай орилч чардаад үзлээ. Өвчин намдаа хаваад хийж. Оо яа. Миний үсийг мар уг завцсан биш үү? Тэгсэн чинь сайхан унтаад өгдөө шүү. Унтаад чамаг юу ийцэн бэ? Өвчин намдаа муу юм уу? Унтуулахтаа наркоз ийцэн биш. Наркоз норч. Эмээ сад 3 жил болсон нэг юм биш. 3 жил болсон. Бүр хамаа хүний гарч чигийн шүүс болох. 3 жилийн өмнө шүүс өгч дууссан. Шүүд өгдөг дууссан. Им байсан баха. Имийг усанд найруулж байгаа шахаж. Имийг усанд найруулж байгаа шахаж байгаа юм уу? Энэ марг би амьд усахгүй. Би бас судсаар хийдсэн. Оодаг зүйлийг судсаар хийсэн. Судсууч бас хийгээгүй юм шиг байна доо. Арсны доор лаваа ийдсэн юм шүү. Сандарсандаа юу би баг сандарсандаа цогтны хуалтад тунцсан юм шүү. Энэ амьд гарч ирэх үндээс. Мэдгүй тэгээ би нүдээ нээсэн чи амар харанхуй хонгил монгол харагдаад цагаан хаалга нэгдэж харагдаад л ерөөсөө энэ нөгөө ертөнц рүү явж ирээгүй юу гэж арай гэж бодсон сэрсэн чинь ахал бүр амар гартаа нэг юм юу ч барьсан юм дээ нэг юм үзүүртэй бал ч юм уу харандаа ч юм уу барьсан над руу. За бүх юм болсон төгс болсон л гэж юм. Тасархаа гэж ямар ахаа энэ ийм амар эвгүй байдсан би яагаад нэг ухаалтсан санагд зүгээр юм уу ах нь угаасаа ахын харсан хин ч ухаалтна. Гой залууш ах нь гэж мөгөөд би гайхаад тийм л хүн юм багтаа гэл тэг ингээд тойл авчраа харах гэсэн чинь мэд одоо хараад димээ. Шүн хар шүн. Шүний 2 цаг 30 минутанд л яг толио гаргаад харахад чи бүр шоконд орно. Би тэгэхээр заавал шүний 2 цаг 30 минут дардыг яаж байгаа гэхээр тэр үед л төгс харагддаг юм гинэ. Тэр сар марны нөлөө байдаг. Нар сарны сүүдэрт өөр харагддаг гэдэг. Тэгэл намайг гаргаа би ч мөнгө 500 кал гэж юм бэ. Гой болцсноо гэж гой болцоо мэдв. Одоо ингээл гарангууд 10 20 залуучууд ингээ ардаас чинь гүүн. Нэрэ гарсан залуучууд бүр гайхаад хөөх гэж мөн. Тэгээ би яа би чи энэ тасархаа хүүхэн болчлоо гэдэг. Тэг гэрлэггүй явлаа. Тэгээ унтчихсан янз бүрүүдэд баарддаггүй. Бүр сүүлдээ болохоо байгаа хүүхдийнхээ авсан 2 муурны сүүлийн тав. Тэгээд наасан ч аваач нүдэн дээр нь хөмсгөн дээр нь жоохон доошлуулаад наач. Даа тийм баха нүдний хажуу талд нэг юм унчаад ирсэн. Уурны сүүл байсан юм уу? За тэгээд нөгөөх янзад үнтэй мөр хүүхднийх ингээд 500 мөн төгнийхээ хайс. Тэгсэн чинь харин өгччихээ шүү.
Тэгээд бүүн баяр болоод гарангуу цаалга үүдэд үгжэл бушуухан гараад. За би ч гэртээ очиж шөнийн 2:30 минут хүлээгээл. Тэгэл сар марч мандаад л одоо тэгэл цонхны гэрэлд сарны гэрэлд харсан чи бурхан. Миний ч нүднээс юу ч унжаад байгаа. Толгойн орой тэр чигт аваа ийцэн байгаа байхгүй. Сормос бүгдийг сугалцсан. Тэг би ч өөр хүн танихын аргагүй өөрөөсөө цочоод чөтгөр юм болов. Тэгэл би ч уур хурайл шууд нөгөө ах руу гүйсэн. Яахгүй ах бүр сураггүй алга болцсон маа юм шиг. Нэг хоёр Хаалган дээрээ сүүл унжаад. хаалган дээрээ ятуул чамцаа өгчихсэн. Бас нэг тал засж байгаа болоо да. Тэгээ би бүр гайхаа ямар мэдрэл ах вэ гэнэ хуурай хамаагээд ах руугаа залгасан. Ах бас сураггүй алга болцсон. Бодвол нь хамаатнууд нэг нэгэндээ хоорондоо хэлсэн ахaltaа энэ хоёр. Юу Алга би тэгэл байхгүй болсон шүү дээ. юу ээ. Хөмсгдөг бөө юм. Тэгээ дараа нь цагтаа сэргийлэх болоо. Тэгсэн чи энэ хүн чи бүр хааш хилмэл дамнаад хятадуудын хөмсгийг ална гэсэн. Хөмсөг бамбарууш гэлээ. Хөмсг. Дараа нь цуута гэмт хэрэгтэн болсон шүү дээ. Уурны сүл тасалдаг гэдэг. Хүүхнүүд бүгд айгаастай. За энэ хөмсг бамбарууш дээр л очиж болохгүй шүү. Бас дөрөв хувиргаад бас сормос бамбарууш болсон. Сүүлдээ сормос гэдэг болсон юм. Сорг байл. Айгу эвгүй. Муурны сүл тастаал нүдэнд наад. Айгу сүүлдээ вакс хийж юм гээд. Айгу Айгу бүр амар юм байна. Ийм л хэрэг болсон юм да. За. Ах тэгээд Одоо хараа уулзнаа хоёлаа. За уулзсан шүү. Би Уулзнаа. тэгээд очиод ганд нуур чамаас үлдсэн зайлсан байх гэдэг ном уншуулсан шүү дээ. Бас бас сүнстэйг үлдсэн байсан юм аа бас. Би бүр өөрөөсөө за. Хөмсгний хэрэг биш хүн амны хэрэг болчих магадгүй жаагаад ганд нь ороо тэгээд тэр чигээрээ төвдрөө яваад хэдд очиж юм. Тэгээд явсан да. Ямар гоё тайван ярьж байгаа. Хүний бүр амьдаар зумулж хайчаад. Тэгээ ахын сүнсээ чинь дуудаа доо. Тэгээ дараас аяллаа үед өөрийгөө хараад бол айн гэдэг тодорхой сүнсэн зайл. хүн байтугай нохоож гаслахаар юм хийсэн байсан. Дааж би бүр залуучууд гүрнэ нохоо хүртэл гаслаад байгаа. Муур хүртэл дуурайд байгаа. Хулган хүртэл айхаар байсан. За хөмсөг бити оролдороо бамбарууш минь. За баярлаа. Орой сайхан. За Сайхан байлаа гэнэ үү? Юугаа тасалж юм бэ? Сайхан байлаа. одоо ганд орохгоо байна. Очиж бас ном уншуулахгүй болохгүй. Ингэнэ чанцаа юу бэ саядар буруу харцсан ярилцлага өгөөд эргэн чи хохирогч гээд гол эргийн эзэн аами гээд марко очиж ах байсан гэдэг. Ачи буруу. Тэгэл мэдгүй би миний судруу нэг юм шахаалтай тэгэл ухаан алтаал сэрсэн чинь мэдгүй амар тийм шижгийн хөмсгтэй ах байсан. Би яагаад тийм шижгийн хөмсгтэй ахаар хөмсгөө шүүлчихсэн мэдгүй. Нүрнээс өсөөл унжаад гэдэг. Тэг мэдгүй миний нүдний хоёр талаас нэг урт юм унжаад би юу гэдэг мэдээ жоохон шивтэртэй өнөр байсан. Морн жоохон шээцэн байсан гэж. Угасалтыг эсвэл шээсэн л үрдэг байх та. Йоо. Дууса ёо. За дэмжээ хэлчихэ танилцсан. Энд ихтэй ямар муухай сэтгэл зүйтэй. Яг аам ихчнээс сая хөмсгний шивээс ярьж байгаад орж ирэнгүүт игч бүр намайг энд чи энэ наснда бүү хий гэсэн шиг зүгээр. Тэгтээ би бас баталгаатай газар чамд үзүүлсэн шүү. Энэ бамбаруу шиг бол биш. Бамбарууш эвгүй залуу. Эвгүй бамбарууш бол эвгүй юм байна. Хамаатан садна болсон байт вэ? Эвгүй юм байна. За дэмжээ хэлчихээр салбартаа тэргүүлэгч Имзүүн шинжлэх ухааны их сургууль. Имзүүн шинжлэх ухааны их сургууль 2025-аас 2026 оны хичээлийн жилийн эсэлтээ эхлүүлсэн байна. За энэ сургууль нь ISO 9001, ISO 21001 стандартуудыг нэвтрүүлээд 3 дахь удаага байгуулгаараа бүх хөтөлбөрөөр амжилттай магадлан итгэмжлэгдсэн. За дээрэс нь боловсролын чанарын баталгаатай их сургууль байгаа. За эсэлт авч байгаа хөтөлбөрүүдийн хувьд бакалаврт эм зүйч, уламжлалт, анагаах ухааны хэмж, совилогч, эмийн үйлдвэрийн инженер гэх мэтчлэн. За тэгээд хоёр дээр нэг нь хоёр бүгнээр солонгосуултай хамтарсан байдаг юм байлээ. За дэд бакалаврын хувьд эм найруулагч, совилогч, сургалт. За тэгээд энэ сургалт нь олон улсын хамтын ажиллагаа, тэтгэлэг, клиник ба үйлдвэрийн дадлагаар бас дэмжигдсэн байдаг юм байна. Холбоо барих утасны дугаар 9978 46 48 95 11 13 31 гэсэн дугаарлал бүгдээрээ ирээдүйн эрүүл мэндийг өөрийн гараар бүтээгээрэй. Баярлалаа дэмжиж асан салбартаа тэргүүлэгч Имзүүн шинжлэх ухааны их сургууль байлаа. Ирээдүйн хөмсгөөч өөрөө бүтээх хэрэгтэй шүү манайх. Хөмсгөө өөрөө л зургах хэрэгтэй. Нээс шүлцчих хэрэгтэй байгаа шүү дээ. За эхнээс одоо эхнийг дараагийн сонсож байна. Арамдэ хинтэ албагдсан бай. Хөөхөлтэй. Өвөө нэг юм чи та яаж харин дээ мөнэн.
Хөөгөлдөө араад ирсэн. Би тэрийг нээж битээ аригтуулаарай. Гэтэ ойр дуугаагүй л ойлоо яалаа. Ер нь айгуу удсан шүү дээ. Сүүлд нэг 3 сарын 8-нд годомжин сэрлүү яалаа би тэр чинь. Тэрнээс хойш хойш уугаагүй юм байна. Гайгүй юм байна. За та хоёр дүүхс идэв. За. Энэ яг ингээд таарсан шүү заяа. За. Та хоёр нэг улсын хоёр гүнж байхгүй юу? За. Тэгээд Йоо, нөгөө за. аав чинь одоо хаан аав чинь нэг л гүнжээ одоо 5 нөхөртөө суулгана. Нөгөөх нь бол хүнтэй суулгахгүй насаар нь ингээд гэлэнмаа шиг амьдруулнаа гэд. Тэгээ бөөндөө нөгөө та хоёр чинь 5 нөхрөө булаацалтаад бөө юм босон тийм. Би алчиж болох юм уу? Алахгүй шүү дээ. Булаацалт нь ямар амар юм бэ гэж бүр өөдөөс харснаа алчгүй ч гэж ямар хурц нэвтрүүлэг болох вэ? Амьд байлгаж болохгүй оролцож Үгүй болгочих болох уу? яах вэ одоо тэр болох байхаа. За. юм бүр гих үгүй юм байна. Өглөө боссон. За ямар улсын гүнж болох юм? Тайланд. Таиланд аагүй шинэ хоёул уус зохио штэ. Тийм үү. За мэдгүй ямар болох вэ? Би та хоёр тараа сая бамбруушаас траматаа ус учраас бамба гэдэг ус санал. За бамбруш гэдэг хаантай бамба гэдэг улсын хоёр гүнж байхгүй. Нэг нь хүүгэлдээ, нэг нь амээ гэдэг хоёр юм байдгийг. Тэгсэн чинь хоёулаа нас бие төрлөө. Би тэр чинь нэг л насны зүрхтэй байхгүй ерөөсөө. Тэрсгэ. Тэгэлсэн чинь хаа нэг өдөр ордондоо дуудаж байна хоёр хүн. Тэгэл байжсэн. За та хоёрын нэгэнд нь энэ 5 улсын нэг хан хүүг ингээд нөхөр болгож өгнө. Тавуулан гин. Нэгийг нь бол одоо энэ хойдлын цамхаг тойроод насаар нь сүмийн хонх цохиулнаа гэж байна. Яа. Тэгээд тэгсээ. Тэгээд тэгсэн чинь ами яг надаас нэг насаар ихчин болохоор бас хорон санаа гаргаад тэгэлгүй яах вэ аава. Тэгэхэд дүүгийнхаа хүслийг сонсъё. Дүү минь шөөрвөл би яасан заах вэ гэж хуцсан нөгөөт. Тэгээ хуцлгүй яг аав юм. Тэгэл хуцчаал гэсэн чинь аа намайг жил тоожлаа юм л та. Миний охин чухаантай да тэр 5 зоолог бол базна. Наад нэг юм чи дуу шүү байхгүй ойлгомжтой тэр сүмдээ байж ивэл та. Шидчиж нэг 5 хүнтэй 5 нөхөртөө олчмоор штэ хөө. Тэгж. Тийм тэгсэн чинь би тэгэл амид очил хэлээ ихчээ та тэр 5 улсын ханхуунуудын сонсноо тэд нар чинь дандаа 40 гарцсан 50 хүрж байгаа хөгшин ах нар байна гэсэн штэ. Гэл хэлээ байлаа. Тэгэхээр хэсэ зүгээрээ минь одоо тэдний нас шүд нь хамаагүй. Хамгийн гол нь тэд нар чинь хаан тулсын өв залгамжлагч та их чинь баян болно. Гэтэ дүүгээ их чинь юу яана? Мэдүү нэг тэнд нэг 20 жил дисчих. Бурхан үзэгтэй. Тэр нэг сүм шиг юмд 20 жил дисчихсэн юу? Их чинь юу яа? Тэндээс чинь гаргаад авчи. Тэр үед чи ааж өгсөн байна. Тэр чигээр Ямар амар юм бэ? Яасан гинэ? Ааж өгсөн байна. Шулам юм биш. Үгүй аав нэр хөшин настай байхгүй юу? Маа нэлээд өндөр настай штэ. Одоо чинь баг 70 хүрж байгаа. 90 бол хүрэхгүй байх. Тэгээд жоохон аятайхан хэлэлтэй бүр. Аавч байхгүй бол чинь мэдүү. Жоохон тисэд байж. Зөв. За тэгэл бид нэр ингээд найр наадам хийгээл амид ингээд титэм зүйлг ингээд найр наадам хийлээ. 5 нөхөр. Тэгэхээр тэр ам нэг юунд нь уух дарсанд нь ийм хийгээл хоёлоо тулгаал аамын угаал нунтаа ис. Онцсон гэж бодож байна чи. Йоо, ийм Йоо, онтолик би гинэ хонгороо юу чамаагүй суд руугаа шахуулаа унтчих жоо. Найс би гаагүнч болно. Тэгээд чи ингээд найс үлдээд би тэр чи ингээд ганцаар нь үлдээ тэр 5 улсыг хагууд суудаагүй босгоо. Гэс дуусчих. Үүцэг нэ. Таны босч хор өгөхөөс минь дууцсан гэж бодож байна. Найр наадам гэдэг чинь би айл үжээ 5 нөхөртөө болцсон тэнд найрыгээ суугаад байгаа байхгүй. Мэд бол зүрхтэн тодорхой. Үсэж арай хусаагууд баярлаарай зүгээр. Үстэйгээ үлдсэндээ баярлаарай зүгээр. Энэ үстэй тухай ярихгүй ч болохгүй энэ үсгүй болцсон болохоор айгуу эмзэгсэн босоод. Яа бүр тэгси үсийг хусаад гэлмээ олгоо тэр хонх цохиулгээд хитэн би ийсэн. Эмхтэй нэг гоо сайхан шүү дээ. Асаа болохгүй шүү дээ. Та тэг хит наслаач үлээ дээ. Та тэгтээ толгооны үсийг үлдээсэн юм сугны үсийг үлдээг явуулсан биш үстэй. Үгүй үс чинь байгаа биз дээ. Байна. Шалгаж болгоцсон. Байна гэж үз. Байна. Тэгээ үстэй ямар ч гэсэн би үлдээсэн. Мэдүү гэхдээ яг яс юм дээр тэр чинь бас айгу давуу газар ш доороо 3 давхартай калапта чи мдэг юм уу? Яад газар юм Тэр байна. сүмэж доолж 3 давхан калапта доошоогоо бүр найт байгаа ш тэ мэдүү. Яа. Тэр чинь орой олгоо орой. Би тэгсэн чинь нөгөө ами чинь ингээд 5 ханхуудаа суухаар алцаж би ингээд ширээн дээр нүгсэрч гарч ирээл амьдрал чимэнэ нөлөвсөж гэж
гэж тайжаад Чи галзуугийн эмнэлэг рүү явмаар байна уу чи? Чи зүгээр мөрөөлөө тэнд байж аахгүй. Солиорсон гэ би чамайг эмнэлэг рүү гівтүүлчих бас чадхал хүн. Оо чи наавар нэг айтаа. Чи зүгээр айтаахан. Гүй чи хүний үгээр айтаахан байгаад өгөл дөө. Сэрэ мөрийн дээр гараа солиороод орилоод ах юм тэнд чи. Дуусан юм а шингээж гэж хэлдэг. Би чамд нүүрсэн юм өглөө 10-ыг уучих гээд өгөө үсттэй хор гэж бодсон юм уу? Тэр чи арих чинь. Би нулимад гарах. Би зүгээр нүүрсэн юм өгж байгаа хгүй. Илгийг хамгаалаад энийг ингээд агсан гэдгийг би мэддэг байхгүй юу? Нүдний булаагаа миний хурим найран дээр чирнэ гэдгийг мэдээд би нүүрсэн юм 10 шиг миний дуучхыг өгсөн намайг ингээд өөрийн нална гэж бодолж л те. Чи ингэж галзуугийн эмнэлэг рүү явбаа чи бусд нь яах вэ? Яа би Бүгдээ бүр хэлэхгүй болсон. Бүр уйлаад нулимсчгүй боллоо үргэлж. яа бүр өөд ямар Гэхдээ юу гэсэн үг вэ? Чи бүх улсын хатад ирсэн ингэ байж чи тэр ширээн дээр гарч орилоод үйл чамаа хин ирүүл гэж тооцох юм. Их ч хойдолд нь 5 нөхрөө тэрсэн. тэгээ зүүцсэн байжээ. Тэгэл тэгсэн чи аав нь маргааш өглөөнд босч ирэл намайг 5 ханхүүдээ суулгахаар болжээ. Зөөднөөсөө сэрнэ гэж бодож байна чи. Йоо. Би бол чамайг нар үзүүлэхгүй шүү нэрэ. Чи зүгээр надтай эвтэл байл та яах таам бэ? Хойло хамтрал л та. Калав малав. Чамд бол 5 нөхөр төрч байхгүй гэж. Өөр уулсан залуу ханхуунууд ирдэг гэсэн тэр манай Тийм штэ би тэг хэлээд таастай их ч нөө орой олго өөр улсын ханхан Гэхдээ тэр калабд чинь ихч орой болго ирдэг гэсэн ш. Тэр 5 ханхугаас тэр тэнд байгаа ханхуг танд өгөхгүй айгуу. өөр улсын ханхуунуудыг өөрөө наадах чинь өөрөө нөхрүүдтэй ш. Чи намайг зүгээр калавд жоохон юу ялгаж болохгүй мó? юу ямар анчиг калабд Зүгээр улсын задуугаар ханхуунартай танилцаад би ингээд зугаат өнгөрүүлж болохгүй. би чамайг харин тэгээл гэ тэр цамхаг руу яваал гэдэг байгаа штэ чи ойлгохгүй гол ойлгохгүй Тэснэ төгсгөлд нь та өөрөө тэнд нь их чинь өөрөө очдөг байхгүй гэдэг. их ч нэ орой олго очиж тэр калаб чи их ч байгуулсан Ямар ч юмгүй за их ч нэр 5 нөхөртөө суудсан минь хэсэгтээ завгүй миний дүү хэсэг тэнд аз жаргалтай байхгүй юу Йоо харин тэгээ Йоо. За тайвшгүй. Зүгээргүй гэлэмма байна. айтаах нана нэг 20 жил миний үгээр Чиг орж ирэнгүүт нулимаа юм цацаад ирсэн. солиотой юм чи хар нүүс юм өгж ах чи нулимаа гаргацсан бах юм ста нэр солиотой ш Йоо. хизээ би чамд хортой юм өгсөн Чадахгүй байна уу? Нар үзэхгүй. Барахгүй шүү дээ. Аав ээж чиг барахгүй ба. Дээрээс дэвсэл. тийш Толгой дээрээс дэвсэл босож ихэд байгаа юм. юу тул би их ч нэвлээ эн чин бас нэг юм байш Чи байна. Би анханаас их ч болтго жишээ тийм штэ тийм тэгэл тэнд чин гоё ш тэр цамхаг чин гоё ш өдөр болгон орой болгон өөр орны залуучууд тэр клауд алгүй штэ гүнчнөр ирнэ бас харин тийм байна. хүн гоё юм билээд ах чи уйлж юм билээ тэр ширээгээр дэвслээгүйгээд ах юм солиотой штэ Харин тийм. Йоо заа. их ч минь бороо гэж юуг нь хорваачи хүний нулимс мэлмэс гэнэ Энтэй их чимэн. зөв одоо зөв ярьж байна авийн дараа их чин ихчтэйгээ ойрхон байгаараа минь дөө Йоо. авийн араас их чин залгамжлах гад за тэгээд араас нь 5 уус байна те нөхрүүдээ нэг нэгээр нь алга болгочих бас болж байна Бүр ёо ямар болж байна их чин Сулмаа сулм гэдэг шиг. тийм насаараа өшөө автын кино үзсэн бас яаж л бол яаж өшөө авч чаднаа бас Намайг анзаарсан бас юу ч дуурахгүй. Одоо ийм юм дээр дуурчвал амар одоо. 0 мол чи эвгүй ш тэгч. тэр хаваараа л ээж минь Айгүй би базагдцсан байгуу. За. За баяртай. За баяртай амраар ёо. ёо ийг гаргах өсөө тэмтрээ сууж байгаа манайгүй айгүй бол за баярлаа нэр амар шуламжлаг болчихгүй яа вэ гэтээ нэрээ яг тэнд айж шүү тань. эсрэг талын дүртэл тоглоно би бол нэрээ За. Би ингэсгээд харьчихгүй. Ямар амар шар ус босдол ярьж. Аална. Тэрийг үсийн зулгаа ямар юм яа гэнэ. үхэн Тэ эвгүй. тэгэл үхээр чинь би араас нь залгамжлаа шүү Тийм. за гэр бүлдээ хүн цэнтэй хөрөнгө оруулалт мандала гардыг танилцуулъя Яармгийн арцтай амд барьж байгаа нэгдсэн төлөвлөхийн мандала гардын зохицолбол хороолол Зүү гард нь 2 дугаар ээлжийн орон сууцнд Овын хатан төлбөрийн нөхцөлдөөгөө захиалга авч эхэлсэн байна. За 2025-26 онд
ашиглалтанд орох орон сууцнаас урьдчилгаа 30% хуваан төлөх нөхцлөөр орон сууцтай болох боломжтой болсон байна. За мөн ашиглалтанд орсон нүүж ороход бэлэн орон сууцыг ногоон зээлээр авах боломжтой ахнэ. За Зүг Ордон 2 дугаар ээлжийн орон сууцтай захиалга авч байгаа гэсэн. Тэгэхээр Мандала гарден зохицлоор хорооллын давуу тал гэх юм бол бүрэн цогцомл хийслэлтэй альч талаасаа нар үзэх шийдлийг төлөвлөж тас хэлбэртэй хийгдсэн байна. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц гэж хэлэгддэг. Хотгондоо 65% ногоон байгууламжтай хотгоны төв хэсэг рүү автомаш ерөөсөө нэвтрэхгүй байхаар төлөвлөсөн. Тэгэхээр дугуйтай болон тэрэгэн цэртэй хүмүүс чөлөөтэй зорчих боломжтой зан талбайг бий болгосон гэсэн үг. Тэгээ хүүхдийн насанд нь тохирсон тоглоомын талбай өндөр насны хөдөлгөөн дэмжих хэсгүүдтэй ил зогсоол болон дугуйн зогсоол айл бүрт хүрэлцгөөс байхаар төлөвлөгдсөн юм байна. Тэгээ 3 харцах 3 саксны талбайтай гэдгээс онцлогтой гэсэн шүү. Тэгээ мөн хотгондоо 200 хүүхдийн цэцэрлэг 825 хүүхдийн томьёо сургууль байгаа. За хамгийн том давуу тал нь юу гэхээр гүүрэн гарцтай юм блэ. Хотгон дундаа зам гаралгүйгээр сургууль цэцэрлэг рүүгээ шууд нэвтрэх 4.5 м өргөн гүүрэн гарцыг блок оронд нь төлөвлөсөн хүн төвтэй орчин үеийн барилгын стандартыг бүрэн хангасан зохицолбор хороолох нэ. Холбогдох хугацааны дугаар нь 75 75 8000 75 75 8000 гэсэн дугаар байна. Сошиал хаяг нь Мандала гарден гэж хахаар мэдээлэл гарч ирэх нэ. Баярлалаа хамтраж ирсэн гэр бүл дэвлэлтэй хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гарден байлаа. Баярлалаа. За урагшлуулан дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Оо, байна. Байна шүү. Хэмбэ? Байна уу? Байна. Садан шар. Оо за Содон чихрийг орж ирэх хүүхэд байна гэж тасалж гадах. байна уу? Байна. Хоолой тийм болохоор Харин тийм. дүүрэн дүрслээ нэмэгдсэн нэ. Хүүхдэрээ бэби хоолой дээ шүү. За чаагийн багт орсон. За. За хоёр маш сайн найзууд. Тэгээ За. одоо нөгөө 100 болж байгаа учраас наадам мадам сумынхаа ой монд явна гэд нөгөө хоорондоо маш өндөр хэмжээний за 5 сая төгрөгийн бооцоо тавиад турах дэглэм барьж байгаа заяа. Бооцоотой. Тэгж явж хагаад нууцаар би бинээсээ хоол идээд баригдаад баларсан түүх. Би биенийхээ хоол гэдэг юм уу? Үгүй. Нууцаар энэ нэг нэгнээс нууцаар хоол идэж байгаа байхгүй юу? За би л бас бодмошгэр. За. За зохион шүү өмнө нь дуурахгүй байгаад гэсэн шүү. Би баг ганцаараа 90% нь яш сургууль дууссан шүү дээ. Харин тийм түрүүчих дээр харин холион бантан нөгөө Солонгосын 16 ангитай сериал шиг юм болцохоор нь гайхаад гацаад. Одоо яг тийм л болно шүү дээ. Саяны сериалыг сонссон биз дээ. Гүнжин дээр алгалаан болж байгаа шүү дээ. За эхлэе. Юу хаанхын нааданд очих гээд байгаа наадам. Оо бид төр чинь ер нь бол 21 аймгийнхаа бүх наадмаар тойрчдгийн ер нь бол жилдээ. Тэгээд яг тэр болоод өхөнгүүт чинь бид төр чинь амар палбитлаа таргалцсан байсныг хэлэхүүл манай хүн санал тавьжлаа л да. 5 сая төгрөнд хоёулаа нэг халз үзүүл яад юм бэ. Хоёр талаасаа 5 10-аар үзье юм үзье гэл. Тэгэхээр би хамгийн даасан 250 мянган төгрөлөөсөн л да. Тэг зөвшөөрч байгаа байхгүй ялан гэж бодлоо. Батараа ял содон чигрүүд уус ойлгомжтой. Тэгээд бид нар турах тэглэмээ барайл нэг хэсэг нилээ юм боллоо. Тэгэл зураг хөрөг мөрөг явуул энэ төр гэх нь би өөр хүний бүслэгийн зураг явуулж муулаа лөө. Нилээ бид нар чинь чаатлаа тэглэмээ алсын занаас барьж байгаа л. Тэгээ нэг өдөр би гуанцанд нэг 5 хуушуур цойвонтай гурилтай шуул хавирганы хуурга юу илээ тий. Тий идээ сууж исэн чи хараа цонхны цаана намайг харсан зогсож чинь. За. Тэгээд тэгсэн чи яг юу би тэгсэн яг хөөрхөн дэглэмээ барайл явж ирсэн юм. Тэгээд тэгсэн чи юу яагаад яалтчгүй цанцаагийн идж байгаа хуушаар амттай харагдаад болдгүй. Тий. Над руу гахаад нөгөө яана хоёлаа гар барьсан штэ мөнгө төгрөгөө тэгээд байгаа болов гэсэн чинь цонхоор л тэгсэн мөлий. Хуушуураасаа хоёрыг шидэ хоёрыг гэж би тэгэхээр хин ч юу яриад байгаа юм бэ 2 сая төгрөгийг хасна гэдэг юм болов юу хуцаад байгаа юм ба чадахгүй гэж ганцаараа орилоодсон цонхны наанцаа сонсоог байсан байлээ. Тэгээд би яг тэр өдөр чинь ганцаараа хоолоо идчихэл хараал манай хүн штэ яасан дээ цаашгаа яваад өгсөн баг. Тэгээ нэг 7 хоногийн дараа би бас нэг найр майр гэд манай энэ Викторийн дундын найзлалтаа нэг найр майр гээл тэр найзында очсон. Энэ ингэдэг байхгүй. Яг ингээ ярьж байгаа тасалчдаг байхгүй би мэдээдсэн. Тэгээ би ялаад 10-ыг авсан шүү. Данс руу хийгээ 45 31 ТДБ-гийн данс байгаа шүү. 10 сая авъя гэж. 10 сая өгөө. 5 сая өгөх юм байна чамд. Гүүштэй чи 2-10 тэг яасан л А тий харин нэг 5 жинийг 5 нь бол надаас гарч байгаа ч гэсэндээ буцаад орчиж байгаа болохоор би нэг минийх гэж бодоод нэг ингэдэг. Тийм ээ тийм. Миний дүү овоо ассан баг те. За. Яа явжлаа. Харин яг ингэ би бүр мэдрээдсэн байхгүй. За баярлалаа өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдаа энэ төрхөөр нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар өндрөхөнд ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүнс комплексийн Smoking and Rabri Bacon шинээр танилцуулахаар мөн гэр бүлдээ үлдээ хүн хөрөнгө оруулалт Мандала гарден хамтран ажиллалаа. Урагшлуулан шар шоу нэвтрүүлэг авсан сорой түр баяртай. Баярлалаа.